Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байгаагаар 2025 оны 4-р сарын байдлаар төгрөгийн ам доллартай харьцах ханш 3541 төгрөг болж жилийн өмнөхөөс 165 төгрөгөөр суларсан байна. Мөн төгрөгийн евротой харьцах ханш 355 төгрөгөөр, төгрөгийн рубльтэй харьцах ханш 6 төгрөгөөр, төгрөгийн юантай харьцах ханш 18 төгрөгөөр тус суларсан гэв. Төгрөгийн ханшийг тогтвортой байлгах үндсэн үүрэгтэй Монгол банкнаас ханшийн өсөлтийг инфляцийн хөөрөгдөл, импортын хэрэглээ өссөнтэй холбон тайлбарладаг. Тэгвэл бид өнөөдөр ханшийн өсөлтийн шалтгааныг 8 шарга захаас эргэлхийллээ. Банкудад нь байсан бол энэ ус орчдын наашаа бүгд явах. Монгол банк чинь тэгээд нэг оног тосон төгрөгөөр нэмээд би одоо жишээлбэл миний хүнээс ирээд авах юм юм байхгүй цөөхөн банкнд начгаар байхгүй банкнд тэгээд нэг хэдэн дөрвөн лимит заасан Монгол банктай юм зарчаад энэ гинэш шахчаад намж байгаа. Юу тэгж л байна. Одоо чинь хаан банк дээр яваад нэг 100 сая 50 сая төгрөг хичээл нүг авах 5,000-аас илүү өгөхгүй 1,000-аас илүү өгөхгүй гэсэн мөртлөө арилжаа нь болохоор нэг 50 сая төгрөг хийн гэж байгаа 100 сая төгрөг. Тэгээд авъя гэхээр ердөө $1,000 $2,000 бас нэг юу тал байна. Энэ нүүрс гарч ирэхгүй болохоор валют нь орж ирэхгүй болсон тал байна. Валютын нөөцөний хадгалаад одоо Монгол банк чинь тэгээд өөрснө. Хамгийн гол нь бэлэн гүйлгээ гэдэг юм аа банкуд хангахгүй байгаа талаа. Бэлэн гүйлгээ одоо чи эндээс ороод энэ Швейцар, Мивцар, Австрали доллар чи хүмүүс ч одоо ийш тийш их явдаг болсон шүү дээ. Өгөхгүй. 50 сая лимиттэй. Гэтэ бэлэн байхгүй. Тэгээд 8 сар ирнэ. Ихээр зайлшгүй ямар хүмүүс ирэхгүйгээр нэг хүүхдэн тэндээс явуулсан ч юм уу. Тийм л юм байгаа шүү дээ. Цаанаас хангалт байхгүй юм чинь. Үгүй ер нь бол ён бол хамгийн манайхны хамгийн хэрэглээтэй зүйл болохоор ён маань бол гайгүй байгаа байхгүй юу? Ганц гайгүй юм а бид нар чинь хөөцөлдөж явж захиалга өгж алдаж явж орж ирж штэ. Тэгэхээр банкны үйл ажиллагаатай энэ зах зээл бол 99% холбоотой зүйл байхгүй юу? Санхүүн зохицуулахаараа болохоор ханш өсөхөөр өдөрж өсвөлөөл гэж үзэн штэ. Монгол банк ч айгүй юу штэ зөөлхөн тэр чинь амхиндаа зарж байгаа. Тэгэхээр энэ адилхан энэ банкуд чинь бас л нэг арилжаа хийчихнэ штэ. Авлаа, дарлаа, өсвөлөө, зарлаа. Бацандаас нь ашиг харж байгаа.